Дэлгэцийн гэрц гэдэг ойлголтыг ойлгомжтой байдлаар богино хугацаанд тайлбарлая. Бид нар компьютертаа дэлгэц эсвэл лаптоп худалдаж авахдаа энэ дэлгэцний гэрц гэдэг хэмжигдэхүүнийг шалгах шаардлагатай байдаг. За үүнийг энгийнээр тайлбарлах юм бол бидрийг баг байхад дэвтэрний хуудас болгон дээр нэг ижил төстэй зураг зураад тэрийг хурдан гүйлгэхээр хөдөлж байгаа юм шиг мэдрэмж өгдөг гэсэн шүү дээ. Яг тийм гэсэн үг. За 60 гэрцийн дэлгэц гэдэг бол секундэд танд 60 зураг харуулна. За 144 гэдэг бол секундэд танд 144 зураг харуулж байгаатай ялгаагүй. За өндөр гэрцтэй байх тусмаа тэр дүрс илүү уян хатан харагдана. А бага гэрцтэй байх тусмаа жоохон гацж байгаа юм шиг мэдрэмжийг өгнө. За одоогийн зах зээл дээр ямар логик явж байгаа вэ гэхээр 4K ч юм уу эсвэл өнгийг сайн харуулна эсвэл OLED дэлгэц ч юм уу дүрсний чанар өндөртэй тийм дэлгэцүүдийн гэрц нь бага байдаг. А эсвэргээр өндөр гэрцтэй ч юм уу те 560 гэрцтэй тоглоход зориулттай тийм дэлгэцүүдийн дүрсний чанар гаргах чадал нь HD ч юм уу ингээд бага байдаг. За энийг яагаад дэлгэцийн компаниуд ингэж хийгээд байгаа вэ гэхээр энэ хоёрыг хоёуланг нь өндөр байлгахын тулд нэгдүгээр зардал маш өндөр болдог. За хоёрдугаар болохоор бас мэдээлэл хурдан дамжуулах ч юм уу их хэмжээний эрчим хүч шаардлагатай гэдэг олон сорилтууд бас байгаа. За тэгэхээр энэ хоёрын аль нэгийг нь сонгож дэлгэцийн компаниуд дэлгэцээ үйлдвэрлэдэг байна. Тэгэхээр өндөр чанартай дүрс харуулах шаардлагатай ч юм уу өндөр чанартай өнгө харуулах шаардлагатай дэлгэцүүдийг болохоор илүү одоо контент бүтээгчид ч юм уу видеографер, график дизайнерууд худалдаж авдаг бол өндөр гэрцтэй дэлгэцүүдийг зөвхөн тоглоом тоглох зорилттой ч юм уу яг юм акшн тоглоом дээр хурдан одоо хариу үйлдэл үзүүлэх зорилготой байдлаар өндөр гэрцтэй дэлгэцийг худалдаж авдаг байна. Төсөлд нь хэлэхэд энэ удаагийн контентыг ивент гэсэн Sankyo маркетингийн хамт олондоо баярлалаа. Энэ Max Hub гэдэг дэлгэцийг сүүлийн 5 жилийн турш Монголын зах зээл дээр аль биесээр нийлүүлж байгаа юм байлээ. Тэгээ энэ дэлгэцийг бас авснаас хойш манай үнэнүүгийн бүтээмж бас нэлээд өөрчлөгдсөн. Хэрвээ энэ дэлгэцтэй холбоотой илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсэх юм бол үнэнүүдээр пин хийсэн байгаа энэ дэлгэцний тайлбар бичлэгийг үзээрэй.